Камерыг арчиж байгаа ч одоо гэрэл нь үнэхээр таарахгүй байна уу? Үнэхээр бүрсийгээд байна уу? Сайн гарч орж ирсэн. Гарч орж ирээд ийм хайруулын тавг авлаа. Хайруулын тавг гэх юм уу, тогоо гэх юм уу, одоогоос тэгээд цаашдаа хэрэглэхээс биш өмнө нь хэрэгжилжсэн хайруулынхаа тавгийг бас нэлээдгүй хугацаанд хэрэгэлсэн болохоор сая нүүхтэй тэрийг шууд хайцсан байхгүй би. Энэ камерыг ийшээ тавьчихсан болоо. Одоо яаж юм? Энэ яа үсгээ дундаар хуваагдаад байгаа юм бол? Үсгээ дундаар хуваагдаад байгаа би ерөөсөө ойлгохгүй. Би ч одоо үсгээ тэгж гочтой хуваадаг өгөн төлөв юм биш шүү дээ. Made in Korea. Ханаа төрсөн чинь Тамил тинкийг болчихжээ. Гадаа халуунд яваад дотор хүүтэнд эйркойн л орсоор байтал шин унтаж муудаж байхдаа халууцаад хүүтээ мууцсан чинь халуун хүүтэ хашиж. Годод яда яах вэ гэж бодлоо. Хэдэр амлаа энийг 39-ээр авлаа. Ийм тоотой боллоо. Цэцэгт байцаа. Цэцэгт авч. Харж ирсэн чи гинтийг автаа төдлөөд ийм бекери авсан юм. Нэг толгоо молгоо өвж яхад нэг энийг уучхаар нэг арай гайг болоод байгаа байхгүй юу. Тэгээ энийг сая замаараа юунаас 7-Eleven-ээс авсан. 20 ширхэг гүндэг 5680, дээр 30 ширхэг гүндэг 6980 ч үлээ. Тэгэхээр за нэг ус 30 ширхэгтэй юм хийлаа гэж бодлоо. 30 ширхэгтэй өндөг авсан. Амьдралдаа анхудаага яг өөрөө гэртээ авокадо авч үзлээ. Маргааш өглөө босоод одоо гараа талах аван талхах хэрэгтэй. Үгүй тунаач аасан чи тунаач хадгалах хугацаа нь ямар урттай тийм бэ? 2033 он гинөө. Тэгэхээр нэг юм 3 шиг тунаа авлаа. Хизээ нэг зэгт бодаатай ч юм уу талхтай ч юм уу холиод идчих байхаа гэж бодоод л. Энэ дахианы мөч энийг чарж сайхан шил гаргаж ууя гэж бодсон. Энд чи 2 төрлийн шил авлаа, 3 төрлийн шил авлаа. 2 төрлийн шил авсан юм шиг байна. Энэ болохоор ёо. Хүдэж игээдэй шил 2 ширхгийг аваад нөгөөтгөр болохоор энэ юутай. Гүзэтэй шил 2 ширхгийг авсан юм байна. Хөрөгчөндөө бүгдээр ингэ хийчихээ. Тэгээ манай гис хутга байхгүй өмнө хэрэгжилжсэн хутга хийцээ угаасаа нэлээ удаа хэрэгэлсэн болохоор тэр ганц юм хутга авлаа. Ийм будаатай ураг хураад идчихэд амар байдیں۔ 2 төрлийн юм будаатай ураг. Тэгээ энийг торыг нь бас авсан юм аа. Тор байхгүй. Амьдрал зохиоход чи битээс яасан их юм хэрэг болд юм бэ хайрцсан гэдэг шүлүүгээд өгдөг байлоо. Яасан ч их юм хэрэг болд юм. Хийхээс өмнө манай хөргөгч ямар байгаа вэ гэхээр за дээдлийнх нь хөргөөр бол угаасаа хоосон байгаа. Энэ нэг юм маск байна. Ингээд тавьдаг маск байна гэж шийдэж. Энэ дотор мөс хийгээд тэгээд доошоогоо энэ ингээд юм төмпөн болдог байхгүй юу? Төмпөн шиг юм болдог. Ийм болдгийг. Тэгээ ингээ мөсгийгээд тэшүүд ингээ нүрээ дүрнэ. Өглөөдөө мөстэй юм юу нүрээ дүрдэг. Доотлолт нь болохоор дандаа одоо уснууд байгаа. Энэ бол дандаа уснууд. Ингээд битүү ус. Одоо энэ хөрөгчөндөө юмнуудаа хуваарлаад хийчихэ. Тэгээ манай гэртээ танилцгаа. Тэсэг төвчээр алдрахын үед хүрээдэрдээ хөх Монголдоо гэж байгаа шүү. Сормосны чин дээрээ агшааныг мэсмэн барохшиж хүмсгний чин номонд дотдог шоогон нэг минь салонгорч би чамайга сэтгэлээсээ нэсгсээ. За окей, тэгэхээр Тижонд буюу манай хотод яг одоогоор цаг агаар 33 градустай байна. Би одоо энэ байранд нүүж орж ирээд ингээ 10 хоног гэж байна уу 7 бол хангалттай хонцсон. Өнөөдөр чинь 4-р өдөр гэхээр тийм ээ. Ер нь бол би чинь 1-р өдөр нүүсэн штэ. 2-р өдөр нүүсэн юм байна. Яг л 10 санаж байгаа юм энэ байранда. За манай байр энэ удаагийн байр маань болохоор одоо би Солонгос дээр 5 жил амьдрахтаа нийт 4 байр сольсон. Хуучин амьдрдагээс хоттой 2 байр. Тэгээ энэ хоттой ингээ 2 байр хэрэг нийтдээ 4 байр одоо сольсон. Сольсон 4 байрны маань одоо хамгийн их надад таалагдж байгаа байр нь яг одоо нүүгээд ороод ирсэн байгаа. Энэ байр маань ер нь бол таалагдж байгаа. Энэ байр чинь 2 саяын барьцаатай 330 мянган воны түрээстэй. Тэнгүүд усны мөнгө тусдаа төлөхгүйгээр газ, тогны мөнгө хоёроо тусдан төлнө. Одоо байнгын эйркойн асааж энэ сард одоо тогны мөнгө хийх юм байгаа ерөөсөн мэдэхгүй.
юутаж харъя гэж бодоод газныхаа холболтыг одоо ерөөсө хийлгүүлээгүй байгаа. Солонгост анх нөгөө ер нь газны холболт хийхэд барьцаа мөнгө гэж өгдөггүй байсан мөхгүй. Тэгсэн чинь гадаад оюутнууд амьдарч байгаа тэгээ шууд ингээд байраа хаяа зүхтаад явцдаг яадаг гэдэг гэ зөндөө асуудлууд үүснээс болоод одоо ер нь бол газ холболтод 300 мянган воны юу авдаг болсон, барьцаа авдаг болсон. Одоо та нар яг байгаа хэсэг чинь яг миний гутлын шүүгээ байгаа зөө. Тэгээд гутлын шүүгээ одоо энэ яг гардаг хаалга байхгүй юу? Тэгмэд хаалганаас орж ирээд хамгийн гоё хэсэг нь манай юутаж энэ хэсэг зөө. Энэ хэсэг. Тэгээ би энэ хэсэг дээр хөргөч маань байсан. Хөргөч маань харин гайгүй цэвэр шинэ хөргөч байсан юм шиг байгаа юм. Тэгээд энэ цагаан хивсийг энэ ширээгээ болохоор хуучин гэрээсээ авчираад тэгээ ийм хоёр шиг сандал байгаа. Нөгөөх нь нөгөө өрөөнд байгаа. Тэгээ энэ хэсэг маань ингээд яг үүдээр ингээд орж ирээд ингээ харангуут нэг цав цагаан хэсэг ингээ угтж байгаа болохоор айгүй гоё. Уг нь энэний яг голд нь бас нэг ийм цэцэг байвал бас яг гэрт өнгө үзэмж нэмээд айгүй дажгүй харагдахаар заяа. За энэ хэсэг бол ингээд манай үүдний хэсэг. Эндээ ингээд нэг хаалгатай байсан бол биш дээ. Энэ нэг юм баг хувцсны өрөө, тусдаа нэг хувцсны өрөө болчоор байсан байгаа сте. Энэ айгүй дайжгүй. Яг энэ хэсэг бол надад үнэхээр таалагдчихад. Тэгээд ийшээгээ ингэж ирэх юм бол шууд ингэ гал тогоо маань заяа. Тэгээд би сая энэ миний худалдаж авчирсан тогоо байна. Будааг шагч энэ ус буцлагч хоёр бол би хуучин гэрээсээ авчирсан. Будааг шагч маань бол яг л надад бол ингэ тохирсон. Яг миний толгойн хэмжээтэй нэг юм будааг шагч байна. Ерөөсөө альчуур хэрэглэхгүй гэж одоо дандаа нойтон спикер одоо ер нь цааш цэвэрлэгээ хийжээ гэж одоо ер нь нойтон спикер гэртээ авсан. Космос арчил цэвэрлэгээ хийхээр нойтон спикер ер нь нэлээд дайжгүй байна гэж бодоод энэ байрны маань хамгийн их таалагдсан гутлын шүүгээ тэгээ хувцсны шүүгээ хоёр байсан надад үнэхээр таалагдсан бохгүй. Энэ пэйж бол яг хоёр нь бол их зүгтээ таалагдахгүй л байна. Тэгээ миний гутлын шүүгээ бол нэг иймэрхүү байна. Иймэрхүү гутлын шүүгээ те. Би эндээс ч үзээд ачгүй бах те. Үзэдэх юм байхгүй. За тэгээ манай гал тогоо нэг яваад нэг иймэрхүү байна. Тэгээ дээврийн байр буюу одоо манайх чинь дөрвөн давхар биланы дөрвөн давхар одоо барилганы яг одоо дөрөв дэх давхар дээр нь одоо яг манай гэр байгаа гэсэн үг байхгүй хамгийн дээд давхарт нь гэсэн. Тэгэхээр яг нөгөө ийм угаасаа л байр чи ийм гурвалжин байгаа шүү дээ. Тэгээд ийм хан ийм гурвалжин болж орж ирж байгаа. Тэгэхээр манай дээр нэг айхтар өндөр хүн бол бас орж ирэх юм бол за яг коридорын хэсгүүдээр бол 1 м 90 орчим өндөртэй хүмүүс бол зүгээр ингээ асуудалгүй байгаа явчих чадна гэсэн. Яг ийшээгээ туулч болох юм бол бас жоохон хэцүү. Тэгээд энэ талаасаа бас ингээ харах юм бол нөгөө угаалгын өрөө маань бас юм гурвалжин хантай болоод ороод ирчихэж байгаа болохоор угаалгын өрөөнд манад бас нэлээд өндөр хүү ирэх юм бол усанд орохдоо жоохон зовно гэсэн. Би бол яг нэг сүртэй зовхгүй л байгаа л та. За тэгээд энэ бол ийшээ ингээд угаалгын өрөө маань болоод ороод ирчихэж байгаа. Энэ ханыг ингээд дээврийг ингээ харах юм бол дээрээс ингээд ороод ирчихэж байгаа биз. Ингээд манай угаалгын өрөө өндөр нэг толгой байна уу та. Юу вэ? Энийг арчих юм шүү хөөе. За тэгээ ингээд нэг харах юм бол үүдний өрөө ерөнхийдөө бол нэг иймэрхүү байгаа. Төрөнийх чи өрөө чи нэг ингэж харагдчих байна. Гал тогоо чи нэг иймэрхүү харагдчих байна. Одоо ингээд ийшээгээ болохоор жоохон хэцүү болоод орж байгаа. Өндөр нам нэг надтай ингэж чацуулаад ороод ирж байгаа. Гэтэл би энэ гэртээр нэлээд дуртай байгаа. За том өрөөндөө нь штэ надад миний хамгийн их одоо бас энэ байрны дурсан зүйл төрөний хэлсэнтэй адилхан хувцсны шүүгээ маань. Тэгээд нэг талынх нь хэсэг ханаа ингээд тэр чигтээ хувцсны шүүгээ болохоор за миний хувцснууд ер нь гайгүй асуудалгүй багтчих юм байна гэж бодоод тэгээд би энэ байранд бас нэлээд дурсан. Одоо энд ингээд миний сороочгнууд, пижакнууд байна. Энд болохоор яг дандаа өмднүүд тэгээ ойр зургийн хувцснуудаа хийчихнэ. Тэгээ энд болохоор дээвэр өмсөх цамцнууд. Тэгээ хамгийн энэ цаатлын болонд нь болохоор миний яг гадуур хувцснууд буюу жакетнууд ингээд тэр чигтээ ороод бүр ингээд дуусчих жоохгүй. Тэгээд энэ өрөөнд маань ганцхан энэ хувцсны шүүгээ маань л байсан. Тэгээ өөр юу ч байгаагүй. Тэгээд энэ дотор байгаа бүх зүйлийг би бүгдээр ингээд худалдаж авсан мөнгөөрөө яа. Одоо тэр мөнгөө бодохоор бас хайрын санагдаж байгаа шүү. Гэтэ яах вэ? Удаан амьдрын шүү дээ. Одоо хайрын санагдлаа гэдээ яхад. Энийг манай найз өмнө Солонгост ирэхдээ надад ийм өгжсэн бохгүй те. Би энэ дээр арт хөөж ер нь бурхан шашныхаа юмнуудыг тавьчихдгийг. За эсрэг талаас нь харах юм бол одоо хувцсны шүүгэн дээр камера байрлуулад эсрэг талаас нь харах юм бол за энэ ор байна, ор матрас хоёр энэ чинь ингээд доор хөлтэй байхгүй юу? Ийм хар хөлтэй тэгээ дээр юм матрастай. Энэ хоёр чинь 95,000 вон болсон. Энэ тойл
Энэ тойл нэрийг хямдхан байсан. Энэ тойлыг би 12,000 воноор авсан. Энэ нэг 50 байгаа 3 50-аар би угаасаа иймэрхүү 50-нуудад нэлийн дуртай. Тэгээд энэ 3 50-ыг бас нэг 20,000 воноор авлаа. Тэгээ энэ гэрэл байна. Энэ гэрлийг 30,000 воноор авсан. Нэг ширхэг нь үүдэн дэсэн штэ сая хөрөгчний хажууд. Тэгээ энэ нэг ширхэг ингээ хоёулаа нийлээд 30,000 вон авахгүй. Гэтэ энэ маань л ганцхан юм бүрхөвчтэй нөгөөт нь бүрхөвч нь ингээд цөмрөөд эвдэрсэн гээд тэгээ 30,000 воноор авсан. Манай найз эрэхтэй ийм цэцэг надад бэлгэнд авчираад надад ийм ваар нь болохоор 2 шиг байсан байхгүй. Тэгээ би за окей угаасаа 2 шиг цэцэг авъя энэ ваараа хаягахгүйгээр гэж бодоод тэгсэн чинь манайс надад энэ нэг цэцэг авчираад энэ миний хамгийн дуртай цэцэг байхгүй монстр гээд аюу гой ургадаг гой одоо ургуулж чадах юм бол тэгээд нөгөөдг нь болохоор би энэ цэцгийг 10,000 воноор мөнгө дууддаг зоос гэдэг цэцэг лөө. Зоосны цэцэг гэдэг. За тэгээ миний 3 үнэртэй ус байна. MacBook маань байна, цагнууд маань байна. За энэ нөгөө манифест хийдэг одоо мөнгнүүд маань байна. Одоо би угаасаа шууд бичлэгээ хийж дуусчаад унтах учраас Aircoin унтраач яад үл миний дархлаа муудсан. Ханайд хүрсэн. Хамар маань гуншаад байгаа үз. Хамар ингээ гуншаад байгаа байхгүй юу? Одоо энэ хөшигний доотлын хэсэг чинь онгорхоо ахгүй юу? Энэ цаашаа ингээ зайтай. Тэгээ угаасаа ийшээ нөгөө хийх юм байхгүй учраас би за нэг мөсөн урт хөшиг авчия гэж бодоод богино хөшиг авчлаа гэж бодоход ийшээ ингээ орох юм угаасаа байхгүй ш ямар орныхаа талыг оруултаа юм биш. Яах уу гэж бодож байгаа. За урт хөшиг аваад шууд ингэж хийнгүүтээ энийхээ цаагуур нь одоо ингээд чим даам. Тэгээ өөдөндөө гутлын шүүгэнд багтаагүй ганц 2 гутал мутлуудаа ийшээ ингээд хийгээд тавьцсан. Тэгээ энд ингээ буудантай байна. Одоо арьс арчилгааныхаа гол сайхны биш арьс арчилгааныхаа ширээг янзлан тэрний хажууд нэг юм буудан байгаа. Энэ бууданг бас би авсан. Энэ бууданг би сошиал дээрээс хараад за ингээ буудан болчин дэлгээд ор болчин тийм чинь надад орны хэрэг байхгүй байна гэж бодоод энэ бууданг авсан бохгүй юу. Тэгсэн чинь яг ор болохтой жоохон фейлдэд гэрийн өнгө үзэмжинд бүр нэлээ халдаад исэн болохоор за тусад нь яа харахгүй ор авах шаардлагатай юм байна гэж бодоод ор аваад энийгээ зүгээр ингээ буудан хэвээр ингээ хадгалаад тавьцсан. Тэг яг хуучин барааны аппликейшн интернет дээр тавиад зарж болох л ах та. Гэхдээ нэг сүртэй манай гэрийн интернет өнгө үзэмжид нэг нөлөөлөд сөргөөр байхгүй байгаа учраас шууд буудангаа ингээ тэр чигт ингээ үлдээсэн. Тэг ийм л байна да. 2 сая вон барьцаатай 330,000 воны түрээстэй манай байр. Тэг би ийм галтоогоо тусдаа байранд анхудаа амьдарч үзэж байгаа байхгүй. Тэрнээс өмнө дандаа нөгөө вонрум гэдэг яг нэг өрөөнд л амьдардаг байсан шүү дээ. Тэр ч утгаараа надад илүү их таалагдаад ижиж магадгүй. Ер нь нөгөө юмнууд нэлээ ингэ тусдаа болчихж байгаа учраас. Тэг би ер нь энэ байранда яг одоогийн миний тооцоололоор болохоор 1 жил 6 сар буюу одоо жил хагас яг энэ байранда амьдрна гэж төлөвлөж байгаа. Тэгээд жил яг одоогийн төлөвлөгөөгөөр явах юм бол жил 6 сар амьдрчаад сөүл рүү нүүн гэж би бодож байгаа. За тэгээ ийм л байна да манайха. Миний бичлэгийг үзсэнд баярлалаа баяртай.